Дики, Портки, Шорттой Дики, Кватки. Дахиад сайтаар 2 гүн Дики, Эйс Дики. 6 ки Дики. Ямар аим. Сайн бацхан намайг Амар бол гэдэг. BNC-гийн Valorant төрлөөр оролцох үндэсний хшээгийн тоглогч байна. Би багтаа айгу зүр энгийнэлтний хүүхэд байсан. Гадаа тоглоод хичээлээ хийгээл компьютертэй ер нь их орхон байгааг бүр багтаа. Математик бол физикийн хичээлүүдийн хамгийн их дуртай байсан. Ер нь тийм бодлого боддог. Бусад хүмүүсийн хэцүү гэж боддог юмнууд ер нь гоё санагддаг байсан. Жохон бахасаа л IT-ийн мэргэжилтэй болно гэж боддог байсан. IT-ийн ч бас ер нь тийм хэцүү мэргэжил гэж явагддаг байсан. Одоо бол би e-спортын карьераа хэсэг залуу байгаа дээрээ хөөгөөд тэгээд дараа нь мэргэжлээ хөөгөл болох байхаа гэж бодож байгаа. Анх 2020 онд Valorant гэдэг тоглоом яг дэлхийн нийтээр цацагдахад нь л манай хоёр ах ингэ тоглоод байхад би тоглож үзээд тэгээд мэддэг болсон да. Тэгэл тэр үеэс хойш Valorant дуртай болов. Хамгийн анх баг болж тэмцээнд ороход энэ нэг танихгүй хүмүүстэй баг болж орсон байхаа. Тэр сайн зүгээр цуг тоглодог байсан нэг сайн хүмүүстэйгээл тэр Монгол анх Месагийн тэмцээнд орж ирсэн. Тухайн тэмцээнд нэг амжилт гаргаагүй нэг 2-3 баг хожоод хасагдсан баг. Гэтэ тэрнээсээ айгу дуртай тэмцээнд айгу гой санагдаад тэгээд цаашаа орсон. Анх удаа тэмцээнд орж үзэхэд айгу тийм огшилттай байсан, айгу сандрал ихтэй тэгээд яг энгийн тоглолт шиг тоглож чаддгүй. Тэгээд тэмцээн дээр яг тоглолт шиг тоглож чадвал айгу гоё юм байна гэж бодсон. Анхны лан тэмцээнд MVT-гийн нэг улсын аварга гэж зохиож ирсэн нэг Unified Edition гэдэг тэрний Step Arena-д финал болж байсан. Тухайн үед болсон тэр Step Arena-д болсон тэмцээнд миний анхны лан тэмцээн байсан. Анхны лан тэмцээндээ ороход айгу тийм айгу сонир мэдрэмж байсан. Анх удаа тийм олон хүмүүсийн нүүдэн дээр тайлан дээр тоглож үзээд яг олон хүний нүүдэн дээр хожигдох айгу эвгүй мэдрэмж. За өнөөдрийн дабл кил улаан хүндийн Дики засахгүй сүлүүрээ бариад авсан. 13-10. Хүмүүсийн итгэлийг алдж байгаа юм шиг. Гэтэ бас тоглож байгаа гэдэг нь маш гоё мэдрэмж болохоор ер нь дахиж тэгж тоглохыг айгу хүссэн. Тэр үед 2 дугаар байранд ороод айгу хэцүү байсан. Ууг нь айгу хожино гэсэн бодолтой ороод яг финалцсан багаж гэсэн өмнө бэлтгэл хийхдээ айгу хождог баг байсан. Яг хожино гэсэн бодолтой ороод хожигдсон гут айгу эвгүй болоод тэгэл ер нь тэмцээн бэлтгэл хоёр маш өөр гэдгийг тэр үеэс л сайн мэдэрч ирсэн дээ. Тэр тэмцээнээс хойш бэлтгэлийнхаа үр дүнг тэмцээн дээрээ гаргахыг илүү их зорддог болсон. Тэгээд сандралаа дараад сэтгэлзүүдээрээ айгу ажилладаг болсон. Хамгийн анхны багаас хойш би нэг Team Menaces гэдэг баг найзуудтайгаа байгуулж ирсэн. Тэгээд тэрний дараагаас Чингис Warriors гэдэг багт өөр найзуудтайгаа бас ороод Чингис Warriors-ийнхаа 3 үнэтэй цуг IC спортод орсон. Тэгээд IC-гаар өмнө жилийн 100 хүртэл цалинтай тоглоод бүүтлж тоглож байгаад тэгээд баг тараад тэгээд тэрнээс хойш одоо Trinity гэдэг 5 найзын баг гэж байгаа. Энэ дурсамжтай баг гэвэл IC-д бүүтлээд ингээд анх удаа бүүтлж үзээд ингээд багийнхантай амьдэрч үзээд аягүй гоё байсан. Одоогийн багтаагаас бүүтлж байгаа. Тэгээд аягүй дурсамжтай байж байгаа юм. Мэргэжлийн тамирчин баснаас хойш хамгийн оргил үе гэвэл яг одоо байж магадгүй. Гэхдээ оргил үе дээр нь хүрээгүй байгаа гэж бодож байна. Хамгийн дээр хүрсэн цэг гэвэл яг одоо л. Одоо аягүй тэмцээнд ороод амжилт гаргаж эхэлж байгаа. Зүгээр Месагийн тэмцээнд ингээд бараг төрүүлнэ гэж бодсон байж ингээд квалифайер дээр шалгаж чадаагүй нэг үе байсан. Тэр үед л хамгийн доор байсан. Тийм уналтын үеэсээ би бол яг гарсан нь болохоор илүү сайн бэлтгэл хийж гисэн. Бэлтгэлийн хэв маягаа өөрчилсөн чинь тэгээд ер нь болоод гисэн дээ. Одоо миний хамгийн цуг дотн тоглогч гэвэл Decoy явах бид хоёр маш удаан цуг баг байж байгаа. 2022 он гэж магадгүй RPG гэж багт байсан. Тэгээд тэрнээс хойш Trinity гэдэг баг ингээд үүсээд Snap бас нэрээ өөрчлөөд дараа нь Чингис Warriors ороод тэгээд IC-д ороод тэгээд одоо буцаа Trinity болсон байгаа. Тэр ер нь хамт байснаас хойш MVT-гийн 3-4 тэмцээн хадсан баг. Тэгээд одоо Valorant-ийн цаанаас зохиодог State гэх тэмцээнд ер нь амжилттай явж байгаа. Одоо ингээд бид хэдэд ингээд усаа төлөөлөөд том тэмцээнд оролцох боломж олсон айгүй гоё байгаа. Тэгээд ер нь айгүй усынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргана гэдэг чинь маш том зүйл. Тэгээд тэрийг л зорж байгаа. Яг ENC-гийн хувьд бол ENC-ийн EWC-гээс ялгаатай яг зөвхөн нэг улсын 5 хүн орох хэвээр. Тийм болохоор манай баг айгүй их хожих шансаатай гэж бодож байгаа. Анх энэ ENC-гийн үндсэн шок дуудагдаад айгүй шоконд орсон. Тэгээд ер нь Valorant-аар бас Монгол орох юм болов уу гэж мэдээгүй байсан чинь айгүй орохоор болсон байсан юм байлээ. Тэгээд айгүй том боломж нэгж байна гэж харсан. Анх тамирчин болоход тэгээд мөрөддөг байсан зүйл нь тэгээд цахим өргөх л баг. Яг хожиж байгаа мэдрэмж тэгээд
Ер нь Монгол тэмцээндээ хожоод тэр мэдрэмжийг авч үзсэн ч одоо дэлхийн тавцан дээр яг тэгж өргөж үзмээр байгаа. Одоо хамгийн ойрын зорилго бол ENC-ийн qualifier хожоод ENC-д орно гэж бодож байгаа. ENC-ийн Valorant төрлөөр оролцох үндэсний бишг шавьгийн тоглогч амар болтой байлаа. Бид нарыг үзэж дэмжээрэй. Бид нар ард түмнийхээ урмыг болохгүй.